бүгдээрээ сайхан амарсан уу? Би одоо ажил руугаа явж байна. Тэгээд дөнгөж гэрээсээ гараад одоо ажил руугаа явж байна. Бүгдээ хамтаа манай ажил руу явцгаая. Одоо метрон цуг гэж байна. Сая автобуснаас бууцсан. Маск нь нойрсуулахаар авахгүй юу? Судсаар тариа ороод унтна гэсэн үг байхгүй юу? Тэр судсаар орж байгаа тарианд нь нойрсуулах юм байна. Нүд учраас нөгөө дундуур сэрээд нүдэнэгээрээ нүдэнээрээ нүдэнэгэр гэж хэл. Хамаагүй энэ хаталтан зүр гарын эсгэл зурхат болно тийм. Нэр нь бичсэн байгаа болохоор зүр гарын эсгэл зурхат. 그러면 여기 지금 나셨을 때마다 어떻게 관리하셨던 거예요? 이게 다시 яаж 약도 자주 어디 집에서 그냥 나가셔야 될 것 같아요. 짧게 근데 이마나 이런 데 조금 좁쌀이. 저희 병원에서 저번전 나가는 거 없어요? 딱 여기다가 이메함 이렇게 서는데 우리 셋이 쭈루룩 앉아있으니까 셋이 쭈루룩 안녕 한번 해줘. 안녕. 목소리랑 안 보여. 해줘. 보인대. 어차피 안 보여. 하나 둘 셋 하고 해야지. 하나 둘 셋. 짜잔. 우리는 자연스러운 팀이야. 작은 공간에 많은 사람 어떻게 되는 거야? 시비야 시비. Га хэлэх гэж ирээд хуур авчдаг болж ирсэн нэг ихтэй тийм. Одоо гадаадд амьдардаг гэж аахгүй тийм. Манай хаалгаа хийлгээ тэр хаалгаан ч гэсэн айгу таалагдаад тэгээд надтай одоо хүртэл харьцаатай жил гараа ингээ харьцаатай байгаа. Байнгын ингээ харьцаатай холбоотой байдаг тийм баг хуур авчдаг шиг болсон нэг тийм ихч үйлчлүүлэгч байгаа. зөвлөгөө авахар 윤가고? тийм кон데. Гэхдээ яг цаг маг нийлээгүй. 내렸어요? 알겠어. 그러면 그거 있는 거야. 얘는 무슨 일이 있는 거지? Имлэг дээр ирж дахин ингээ хийлгэх ч юм уу тиймэрхүү асуудал. тэр ментор смути болон экстра тэг мотив. Энэ гурав хамгийн хийгддэг. Манай арх тамхи. Тамхи хэрэглэхгүй. 담배 남배고 술은 가끔씩. 네. 한 달 정도만 조심하시면 돼요. 하갈аа хэрэг хийлгэх юм бол нэг сар архины алкоголын төл. 이게 네가 상일이 하고 얘기해줄게. 나 옷을 다 안 갈아입고 뭐 하고 있는 거야 지금? 가? 아니, 너 물을 좀 비켜줄래? сайн болон хэцүү тал юм гэх юм бол хэцүү зүйл бол мэдээж байгаа. Ямар ч ажил хийхэд хэцүү зүйл мэдээж тулгарна. Бидний ажиллаж байгаа ажил болохоор одоо гоо сайхны хаалгааны ерөнхийдөө бол ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр гоо сайхан гэдэг чинь хүний хувьд ямар үн цэнтэй зүйл үлээ. Энэ нь одоо хийгдэж байгаа гоо сайхны хаалгаа таалагдахгүй байх үедээ, яах үедээ, их үедээ ямар нэг юм гарах үедээ гэдэг зүйл дээр амар их айж тэрнээс олж жоохон стресс авах нь бас байдаг. Тэрнээс олж жоохон гоо сайхны юмд ажиллахад жоохон хэцүү. Сайн юм гэх юм бол хүн үйлчлүүлж ирж байгаа үйлчлүүлэгч нар маань өөрийнхөө хүссэн үр дүнгээ аваад сэтгэл ханамжтай байгааг харах үнээр амар
нөгөө нэг миний сэтгэл ч гэсэн давхар амар гоё баярлдаг гэх юм амар од жаргалтай. Тэр хүнд айгүй олон жил мөрөөдлийн энийг бас биелүүлж өгч ийн өөртөө итгэлийг бэлгэж өгж байгаа гэдэг утгаараа айгүй гоё санагддаг. За ингээд өнөөдрийн маань завгүй нэг өдөр ингээд өнгөрлөө. Тэгээ надтай хамт байсан та нарт бас их баярлалаа. Тэгээд бидний хийдэг ажил бол ер нь бол өөрчлөлөгчийн маань аюулгүй байдал болон хүрдүн сэтгэл ханамж байдаг байгаа. Тэгээ болон хийх ёстой бүх зүйлүүдийг ер нь арга хэмжээнүүдийг авдаг байгаа. Тэгээд аюулгүй байдал болон сэтгэл ханамжийг авахыг хүсэх юм бол 88-ийг зориорой. Тэгээ өнөөдөр надтай хамт байсан баярлалаа. Дахин баярлалаа. Баяртай.